Авч ирсэн баярлалаа. Монгол банк нийлдэд хариуцлагатай зарчмын хүрээнд сар бүр та бүхэнд одоо мэдээлэл өгдөг. За бид энэ удаад Монгол банкны мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг санкцуулах хэвлэл уралдыг хийж байна. За хэвлэл уралдын эхэнд эдийн засгийн сэргийлтийг илэрхийлэх индикаторууд сэдвээр Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Баяр Дав та бүхэнд мэдээлэл өргөнэ. За сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр Монгол банкны мөнгөний бодлогын хорооны 3 дугаар сарын ээлжид хуралдаж хэлсэн асуудлуудын талаар товч та бүхэнд мэдээлэл хүргье. За хурлын эхэнд бол эдийн засгийн төлөв байдлын талаар бол дүгнэлт өгсөн байгаа. За энэ дүгнэлтэнд бол эдийн засаг бол ерөнхийдөө бүрэн сэргсэн байна гэсэн дүгнэлтийг бол хийж байгаа. За энэнийг илэрхийлэх эдийн засгийн хэд хэдэн үзүүлэлтүүдийг авч үзэх юм бол нэгдүгээрт 2016 оны 3-4-р улиралд эдийн засгийн суур болон ерөнхий инфляц, дефляцт хүрч ингэж агшиж ирсэн өөрөө одоо бол сэргээд эргэж түвшинд бол 7-8 орчим хувьд бол хүрсэн байна. За энэ нь бол өөрөө эдийн засаг эрэлт агшсан төлөвөөс эрэлт сэргсэн төлөвлөлөө бол шилжсэнийг бол харуулж байгаамаа. За эдийн засгийн өсөлтийг авч үзэх юм бол 2016 оны 3 дугаар улирал 4 улирлынхаа нийлбэрээр хасах 1.4% агшиж байсан. За 3 дугаар улирлынхаа дүнгээр хасах 6% агшиж байсан болвол одоо 2018 оны байдлаар жилийн дүнгээр 6.9%-аар 4 дугаар улирлын байдлаар 8.1%-аар өссөн ийм үзүүлэлттэй байна. За үүнийг дагаад эдийн засгт ажилгүйдлийн түвшин 2016 оны 1 дугаар улирал 11.6%-д хүрч өсөж исэн бол 4 дугаар улирлын байдлаар 6.6% болж буурсан байна. За өрхийн бодит орлогыг авч үзэх юм бол 2014-өөс 16 оны хооронд 12 улирлын туршид дараалан агшиж исэн болвол 2017 оны 1-р улирлаас сэргэж 18 оны 4-р улирал 7.4% өсөлт бодит өсөлттэй байна. За өрхийн нийт хэрэглээ бол 2016 оны 2-р улирлаас 3-р улиралд бол агшсан юм үзүүлэлттэй байсан. За харин 2018 оны 4-р улиралд 3.3%-аар өссөн ийм үр дүнд хүрсэн байна. За хөрөнгө оруулалтын хэмжээ бол 13 оноос 15 оныг дуустал бол агшилттай байсан бол 2018 онд бол 27.2% өссөн үзүүлэлттэй байна. За төлбөрийн тэнцлийн төлөв байдлыг авч үзэх юм бол 2013-аас 16 онд нийтдээ 2.6 тэрбум долларын алдагдaltaй байсан энэ үзүүлэлт 2017-аас 18 онд бол 1.3 тэрбум долларын ашигтай байна. За тэгээд энийг алтны худалдаа авалт Монгол банкны нөөц дээр нэмэгдсэн алтаар эргүүлээд тооцох юм бол бас 1.89 орчим тэрбум долларын ашигтай бол байгаа. За үүний үр дүнд гадаад валютын нийт нөөц 1 тэрбум доллар байсан бол 2019 оны 2 дугаар сарын байдлаар бол 3.6 тэрбум доллар болж нэмэгдсэн байна. За 2014-өөс 16 оны туршид бол 2-оос 3 удаа буураад ирсэн Монгол улсын зээлжих зэрэглэл 2018 онд бол том 3 зэрэгэл тогтоох байгууллагын хувьд бол сайжруулсан ийм үр дүнтэй жил байлаа. За төсвийн тэнцэл бол 2011-ээс 17 онд дунджаар 1.4 их 80 төгрөгийн алдагдaltaй байсан бол 18 онд бол 12 орчим тэрбум төгрөгийн ашигтай гарсан ийм үзүүлэлттэй. Зээлийн хүүг авч үзэх юм бол жигэнсэн дунджаар 20% байсан энэ үзүүлэлт 18 оны 12 дугаар сарын байдлаар 16.9, 19 оны 2 дугаар сарын байдлаар 17.1% болж зээлийн хүү бол буурсан. Зээл хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж хөрөнгө оруулалтын таатан төслийг бүрдүүлсэн байна. За зээлийн өсөлтийг авч үзэх юм бол санхүүгийн зуучлалын хүрээнд зуучлал бол хэвийн байдал алдагдаж 2015 оноос 16 оны туршид бол дунджаар 5%-аар бол агшиж исэн бол 18 онд бол 24% өсөлттэй гарсан бол эдийн засаг руу бол зээл хөрөнгө оруулалтын их уср болж нийлүүлэгдсэнийг бол харуулж байгаа. За 2019 оны эдийн засгийн энэ төлөвийг бол нийтдээ нэг 6.9%-аар өснө гэсэн ийм төсөөллийг бол боловсруулж байгаа. За энэ интервал таамаглалын бол голч үзүүлэлтийг би та бүхэнд хэлж байна. За энэ эдийн засгийн өсөлтөнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол 19 оны хувьд өрхийн хэрэглээ бол нэмэгдэх юм төлөвтэй байна. Хөрөнгө оруулалтын өсөлт бол хэвийн түвшин рүү тогтворчиж өсөхөр байна. За мөн гадаад талдаа бол нүүрсний экспортын дээр бол татаа нөхцөл бүрдэж байгаа. Нүүрсний экспорт нэмэгдэнэ. За ингээд уул уурхайн бус салбарын өсөлт бол үргэлжилнэ. За санхүүжилтийн их усрын хувьд бол гадаадын шууд хөрөнгө оруулалт бол хэвийн түвшиндээ үргэлжилнэ. Мөн банк системээс бол зээл бол хөрөнгө оруулалтын их уср болж цаашаа үргэлжлэхээр байна. За гадаад эдийн засгийн төлөв байдлыг харах юм бол манай худалдааны том түншүүлэх бүгд найрамдах хялбар болсон эдийн засгийг 2019 бол 6.2-оос 6% орчимд байна гэж үзэж байгаа. За Европ улсын эдийн засгийн өсөлт бол өмнөх төсөөлтөй харьцуулахад бол
буурсан байгаа. Энэ нь бол 1.4-өөс 1.5 орчим хувийн өсөлтийг бол эх 2 жилийн туршид бол үзүүлнэ гэсэн таамаглалыг боловсруулж байгаа. За Оросын улмын улсын хувьд бол 19 онд 1.5, 20 онд 1.7% өсөлттэй байх юм таамаглалтай байна. Америк нэгдсэн улсын эдийн засгийн хувьд бол 2.5, 1.9% өсөлттэй байхаар байна. За түүхий эдийн үний экспортын бараа бүтээгдэхүүний хандлагыг авч үзэх юм бол 2018 онд бол ерөнхийдөө бол их таатай юм жил байсан. За одоо ингээд цаашаа бол яг Монгол банкны зүгээс бол сүүлийн хэдэн үйлрэл бол түүхий эдийн үн бол ерөнхийдөө бол энэ буур хандлага үргэлжилж байгаа гэдэг мэдээллийг бол өгж байгаа. Олон улсын шинжээчид мөн бас ийм дүгнэлтийг өгж байгаа. За энэ нүүрсний үнийг бол харьцангуй өмнөх үйлрэл танилцуулж ирсэн төсөөлийнхөө орчимд бол авч үзсэн. За тухайлх юм бол 19 оны дундаж нь бол $70, 20 оных бол нэг 5.65 орчим доллартай байх. За зэсийн үнийн прогноз бол 19 оны дундаж нь бол 6,100-аас 200-ийн хооронд, 20 оных бол нэг 6,000 орчимтой байхаар. Алтны төсөөл үний бол өмнөх төсөөлөөс бол сайжирсан. Энэ нь бол нэг $60-аас $70 бол сайжруулсан байна. За түүхийн нефтийн үнийг бол 19 оны хувьд бол $70 гэж үзэжсэн бол нийт нэг зөвшөлдсөн төсөөлөөр бол нэг $64 орчим доллартай буюу нефтийн үнийг бол бууруулж авч байгаа. Энэ бол Монгол улсын дотоодын зах зээл дээр байгаа бензиний үнэнд бол таатай нөлөө үзүүлэх болов уу гэж бодож байна. Төмрийн өдрийн үн бол бас ерөнхийдөө буурсан юм төлөв байдалтай байна. Төлбөрийн тэнцлийн төлөв байдлыг авч үзэх юм бол 19 оны хувьд бол нэг $500 орчим сая долларын ашигтай байхаар юм төсөөл боловсруулж байгаа. За эдийн засгийн өсөлтөөс гадна инфляцийн төлөв байдлыг авч үзэх юм бол 19 оны 4 дугаар улирлын сүүлийн 3 сарын дундаж инфляцийг авч үзэх юм бол нэг 7.6% голчтойгоор ийм төсөөл боловсруулж байгаа. За гэхдээ энэ инфляцийн төлөв төлөвт бол нийлүүлэлтийн хүчин зүйлүүд бол маш их савлгаа үүсгэж байгаа. Нөгөө талдаа бол өнөөдрийн шийдвэр гаргахад хэлсэн нэг том үзүүлэлт бол инфляц. Энэ бол Төв банкны зорилт түвшний орчимд бол доктортой хадгалагдана гэсэн дүгнэлтэнд бол хүрсэн. За баярлалаа та бүхэнд. За баярлалаа. Одоо та бүхэнд мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг Монгол банкны ерөнхийлөгч Баяр Цаахан танилцуулна. Ерөнхийлөгч гэдэг шүү дээ. За та бүгдийн амар амгалан айлтгая. Өнөөдөр мөнгөний бодлогын хорооны ээлж турал болж өнгөрлөө. За тэндээс гарсан мэдээллийг та бүгдэд танилцуулъя. Бодлогын хүүг хэвээр хадгалах, тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг шинжилэн тогтоох тухай мэдээлэл гарсан. Монгол банкны мөнгөний бодлогын хорооны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ээлж турлаар бодлогын хүүг 11% хэвээр хадгалах, банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр орлогын харьцааны дээд хязгаарыг 2019 оны 4 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 60%-аар шинжилэн тогтоох шийдвэр гаргалаа. Жилийн инфляц 2019 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 6.9%, Улаанбаатар хотын хэмжээнд 7.9%-тай байна. Инфляцийн хэлбэлзэл нь шатахуун мах болон хатуу түлшний үнийн өөрчлөлтөөр голдон тодорхойлогдож байгаа бол эрэлтийн шалтгаантай суур инфляц харьцангуй тогтвортой байна. Энэ онд эдийн засгийн идэвхжил үргэлжилж инфляц зорилттой түвшний орчимд тогтворчих хандлага хэвээр байна. Мөнгөний бодлогын хороо инфляцид нөлөөлж буй эрэлт нийлүүлэлтийн болон гадаад хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжлийг харгалзан бодлогын хүүг энэ удаад хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Цаашид дотоод эрэлт үргэлжлэн хүчтэй тэлэх тохиолдолд мөнгөний бодлогын хүүг өсгөх шаардлага үүсч болцсохгүй гэж үзэж байна. Тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг бууруулж 60%-аар тогтоох шийдвэр нь
Сүүлийн жилүүдэд хурдтай өсч өндөр түвшинд хүрсэн хэрэглээний зээл иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлтөд уялдуулна, аажмаар бууруулах зорилготой юм а. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг зорилт түвшний орчимд докторжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж байгаа болно. Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг 2-7 хоногийн дараа Монгол банкны цахим хуудасд байршуулна. Монгол банкны мөнгөний бодлогын хороо гэсэн ийм мэдээлэл гарсныг танилцуулъя. За баярлалаа. Одоо асуулт хариултын хэсэгт оръё. Та бүхэн байгууллага нэрээ хэлээд асуултаа асууж болно. За мөнгөний бодлогын хорооны шийдвэртэй холбоотой асуултаа асуурай. За Bloomberg телевизээс Spamster надад 3 асуулт байгаа. Эхний асуулт нь болохоор мөнгөний бодлогын шийдвэртэй холбоотой. За хэрэглээний зээлийг хомих бодлого бол үргэлжилж явж гин гэж ойлгож байна. Тэгээд яг хэрэглээний зээл бичил санхүүгийн зах зээл шилжих эрсдлийг ер нь хэрхэн харж байгаа юм. Банк санхүүгийн байгууллагууд дээр бас эрсдэл нэмэгдэж байгаа гэсэн тийм тайлбаруудыг хэлж илээ. Энэ тал дээр мэдээлэл өгөөч. Хоёрдугаар асуудал нь таамаглалуудаа шинжилсэн байна. Тэгээд өглөө Fitch Solutions гэдэг агентлагаас Монгол улсад бол ойрын хэдэн сарда улс төрийн бодлогын тогтворгүй байдлын эрсдэл бол улам өсөх хандлагатай байна гэсэн дүгнэлт хийсэн байлээ. За энэ асуудлыг Төв банк өөрийнхөө таамаглал дээр бас хэрхэн авч үзсэн бэ? Гуравдугаар асуулт нь төлбөрийн тэнцэл 500 сая доллар ашигтай гарах төлөвтэй байгаа юм байна. За яг ямар эерэг хүчин зүйлүүдийг үндэслээд бас ханшийн гол үзүүлэлт болох төлбөрийн тэнцлийг 500 сая ашигтай байна гэсэн төсөөлөл хийсэн бэ? За эхний асуудлын хувьд бол Монгол банкны хэрэглээний зээл дээр баримталж байгаа бодлогын гол үндсэн зорилго бол дунд хугацаанд бол эдийн засаг, макро эдийн засгийн тогтвортой байдлыг нь хангах, санхүүгийн систем дээр ирээдүйд учирч болцсохгүй эрсдлээс сэргийлэх юм ерөнхий агуулгын хүрээнд бол шийдвэрүүд гараад явж байгаа. За ингээд эхний 2 сарын төлөв байдлыг харах юм бол хэрэглээний зээл дээр бол зээл дээрх энэ бодлогын шийдвэрүүд бол үр дүнтэй байна гэдэг нь бол харагдж байгаа. Хэрэглээний зээл дээр бол жилийн өсөлт бол 12 сарын байдлаар 55% хүрч ирсэн бол одоо 42 3 орчим хувийн түвшинд бол ирж буурж байгаа. За санхүүгийн зохицуул банкны бус санхүүгийн сектор бол санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтанд байдаг. За энэ утгаараа бол Монгол банк бол шууд банкны бус сектор дээр бол энэ арга хэмжээг бол мөрдүүлэхгүй хууль хэрэгцсэн хувьд бол за санхүүгийн зохицуулах хороотой бол хамтраад ажлын хэсэг гаргацсан зээлийн төлөв дээр судалгаа бол хийгдээд явж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол 2019 оны 1-р улирлын банкны бус санхүүгийн секторын зээлийн тайлан бол хараахан гараагүй байна. Тэгэхээр зэрэг энэ 1-р улирлын тоо гарахад бол дүр зураг бол нэлээд тодорхой болно. За нэг талаас нөгөө талдаа бас банкны бус санхүүгийн сектор дээр бол санхүүгийн зуучлалын хурд үр ашиг бол нэлээд тийм сайжирсан зүйлүүд бол бий. Банк бус санхүүгийн байгууллагууд бас нэлээд бас хөрөнгө оруулалт хийж байгаа. Ялангуяа зээл бол маш хурдтай шийдвэрлэгдэж байгаа нь өөрөө бас энэ банктай нэлээд бол жижиг зээлүүдээр бол том өрсөлдөх юм давуу талыг бол бий болгож авч байгаа нь бас энэ зээлийн өсөлтөнд бол нөлөөлж байгаа болов уу гэж харж байна. За хоёрдугаарт нь тэр улс төрийн тогтвортой байдалтай холбоотойгоор бол яг төдийлөн ийм эрсдэл үүснэ гэж бол хэлэхэд бол хүндрэлтэй. Тэр гадны шинжээчийн дүгнэлт бол ямар хөө байдлаар ийм дугуйлтанд хүрч байгааг бол би хараагүй учраас тодорхойлж мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр эдийн засгийн ерөнхий төлөв байдлыг харахад бол гадаадын хөрөнгө оруулагчдын байдал за ялангуяа Монгол Улсын засгийн газрын гадаад зах зээл дээр байгаа бондуудын өгөөж хүүний түвшин бол харьцангуй тогтвортой түвшинд бол байгаа. Тэгэхээр зэрэг энэ байдлаас харахад бол хөрөнгө оруулагчд бол ийм одоогийн эдийн засгийн төлөв байдлыг их тийм хүчтэйгээр сөргөөр бас хүлээж авахгүй байгаа болов гэсэн нэг юм дүр зураг бол харагдаж байна. Нөгөө талаас оны эхэнд бол Монголын ипотекийн корпорац гадаадын хөрөнгөний зах зээл дээр бол 300 сая долларын бондыг бол амжилттай бол арилжаалж чадсан байгаа. Оны эцэст бол Монгол Улсын хөгжлийн банк бас бондоо гаргасан. Тэгэхээр зэрэг энэ байдлаас харахад бол хөрөнгө оруулагчтай бол илүү харилцаа бол сайн байна гэж бол харахаар байна. За одоо ингээд он гарсны дараагаар бол зээлч сэргэлийн байгууллагууд бол Монгол улсад айлчилж бол уулзалтууд хийгдээд явна. Энэ дээр бол бас нэлээд тодорхой
ярилцлагуудыг явуулах хаа гэж бодож байна. За та бүхэнд өчигдөр мэндийг хүргэе. За Төв Монгол банкнаас хэдэн хүчин зүйлсийг авч үзлээ. Эхний ээлжинд бол нүүрсний экспортыг бол энэ онд бол өмнөх оноос бол 10 гаруй хувиар өсч бол 39 сая тоннд хүрнэ